Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг Ким Хёнгэ болон Ким Гёнгми гэдэг гэрлээд 9 жил болсон нэг хүү, хоёр охинтой эхнэр нэвтрүүлэгт бүртгүүлжээ. Тэдний салгах шалгаан нь орчин үед ч бас асуудал болоод байгаа зүйлтэй холбоотой. Ямар асуудал болохыг нь өнөөдөр бүгдээрээ ярилцъя. Эхлээд нөхрийн талын бичлэг гарч нөхөр өглөө босч хүүхдүүдээ сэрээгээд ор дээрээ хурааж хамтдаа сүүнд гардаг. Энэ үеэр эхнэр сэрүүлэгнийхээ дуугч сонсохгүй унтсаар байлаа. Тэрээр шүн оройтож унтдаг болохоор байнга иймэрхүү байдалтай байдаг гинэ. Гэтэл бичлэгэн дээр галт тогоонд нэг хүн хоол хийж байгаа нь харагддаг. Хин юм бол гэсэн чинь хадам аав ээж нь. Хамт амьдардаг бөгөөд хадам ээж нь хоол хийх, аяга тавг шал угаах, хувц угааж эвхэх гээд гэрийн бүхэл ажлыг хийдэг. Гэтэл охин нь унтсан хിവэрэ байх бөгөөд сэрвүү үгүй уцаа авахад нэг хэсэг хөвтөж арай гэж босоод галт тогоо орж ээжийнхээ хийжээсэн хоолыг тавглаад хувцсны өрөө рүү ордог. Яах гэж байгаа юм бол гэсэн чинь зургийг нь дарж Инстаграмдаа хийв. Нэрийн Инстаграм гэснээс та нар ч бас миний Инстаграмыг дагаарай. Иймэрхүү байдалтай хийж байгаа бүх юмныхаа зургийг дардаг. Нөхрийн бодож байгаагаар эхнэрийн эхний асуудал бол олон нийтийн сүлжээнд донтож гэр бүлээ үл тоомсорладаг. Бараг юм ярьдаггүй бөгөөд үнэхээр шаардлагатай болох юм бол ярьд юм байна. Хёнгийн ажилдаа явж эхнэр гэртээ үлдээд хүүхдүүдийгээ явж нүүр гараа угаа би зураг дарах хэрэгтэй байна гэд хөлнийхөө зургийг энд тэндээс нь дардаг. Гёнгми өөрийгөө 24 цагийн 20 цагт нь мөрөөж хилтэл утас оролтдгоо гэж ярьдаг. Тэгээд хоол идэж байхдаа нөхөртөөгөө юу ч ярихгүй мөртлөө лайв хийж идэж байгаа хоолоо харуулдаг. Хаа явсан газараа иймэрхүү байдалтай байдаг гинэ. Нөхрийн хувьд хийхгүй байсан ч болох юмыг байнга хийгээд ахаар сэтгэл дундуур байдаг. Орой олж Хёнгийн ажлаа тарж ирээд хүүхдүүдээ нэг нэгээр нь усанд оруулж авах оронд Гёнгми хүүхдээ урдаа суулгаад энэ тосыг ингэж түрхээрэй гэж зааж өгөөд лайв хийж эхэлдэг. 지금 로션 이렇게 발라보세요. 알겠지요? 엄마 라방 킨다. 가 제일 좋아하는 세럼을 얼굴에 톡톡 발라주세요. Гэхдээ ингэж идэвхтэй байгаад ядаж мөнгө олдсон болов. Эхний хоёр хүүхэд нь дунд сургуулийн 1-2 дугаар анги болохоор хичээлд нь анхаарах ёстой хахад огт тоодгүй. Нөхрийн бодож байгаа эхнэрийн хоёр дахь асуудал бол хүүхдүүдийн боловсролд огт анхаардаггүй. Хёнгийн лайв хийжсэн эхнэр лүгөө очиод өнөөдөр хүүхдүүдээ эрт унтуулах хэрэгтэй гэхэд заа гэж хэлээд үргэлжлүүлж лайва хийсээрээсэн. Хёнгийн тэсгээ болж өөрөө хүүхдүүдээ унтуулдаг. Ажлаа тараад ирэх юм бол хүүхдүүдээ хардаг болохоор ядардаг гинэ. Энэ гэрт ээжийн үүрэг гэж байхгүй. Хёнгийн хэлэхдээ хадам аав ээжтэйгээ амьдрах тийм амар байдгүй бөгөөд аав ээжт нь ч бас эвгүй байдаг. Дээрээс нь гэрийн ажил туслуулчаад ямар ч мөнгө өгч чадахгүй байгаадаа гимшдэг гинэ. Нөхрийн талын бичлэгийг харахад эхнэрэл болтгүй юм шиг харагдаж байгаач Гёнгми салахыг хүсч нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Яагаад юм бол эхнэрийн талын бичлэг гарч Гёнгми машинаа бариад ажилдаа явж байхдаа дуу сонсоод уйлдаг. Надад лав машинд нь камер суулгасан болохоор зориуд уйлсан юм шиг харагддагч зүгээр суухаар гунигтай дуу сонсохоор шууд нулимс нь гардаг гинэ. Тэрээр нэг томоохон компанид 10-аад жил ажилласан ч хүүхдүүдээ төрүүлснээс олж карьераа алдсан. 3 дахь хүүхдээ төрүүлээд ажилдаа орох гэсэн ч 5 жилийн турш жирэмсэн байсан болохоор ажлын байр нь байхгүй болжээ. Ингээд шоуны хөтлөгч болох зорилготой ажлаа хүлээлгэж өгсөн. Түүний мөрөөдөл нь телевизийн шоуны хөтлөгч болох байжээ. Тэр мөрөөдөлтөө жоохон ч гэсэн ойртохыг хүссэн ч 4 дахь удаага жирэмсэн болсон. Гёнгмигийн хувьд тийм баяртай байгаагүй ч ахуулахыг хүсээгүй болохоор гаргацгаая гэхэд Хёнги үнэхээр гарах гээд байгаа мó гэж асуусан. Иннээс болоод нөхөртөө гомдож, цочирдож, стрессцэн бөгөөд удалгүй 4 дахь хүүхдэн зулбжээ. Энэ бүх зүйл босноос хойш Гёнгми нөхөртөөгөө харьцахаас зайлсхийдэг болсон. Харин нөхрийн хувьд хүүхдээ авуул гэсэн утгаар биш 3 хүүхэдтэй болохоор санаа зовж хэлсэн. Бичлэг гарч бүх хүмүүс унтсны дараа Гёнгми нөхрөө дуудаж хаалгаа агаад ярилцдаг. Гэр бүлийн хоолны зардал нэлээ өндөр байгаа. Би ч гэсэн мөнгө олох хэрэгтэй. Дахиад жирэмсэн болчих юм бол яах юм бэ гэхэд Хёнги болохгүй байхад л болно штэ. Угаасаа тэгэх цаг орон зайч байхгүй гэхэд би жирэмсэн болно гэж санаа зовхгүй ажил хиймээр байна. Тийм болохоор чи үрийн сууг таслах мэс засал хийлэг. Би өмнө нь жирэмслтээс хамгаалах юм уусан мэдтэй гэж уралдаг. Гёнгмигийн хувьд жирэмслтээс хамгаалах бүх аргыг туршиж үзсэн ч нэг бол жин нь хит нэмэгдэж эсвэл сэтгэл санаагаар унаад ижээ. Нөхрөөс яагаад үрийн сууг таслах мэс засалд орохгүй байгаа талаар нь асуухад эргэтэлэг байдал нь буурах юм шиг бас өвдөх юм шиг санагдсан гинэ. Хосууд маргааш нь хүнсээ цуглуулахаар март явах гэтэл Гёнгми эхлээд эмнэлэг явж зөвлөгөө авч үзэх хэрэгтэй. Чи намайг тоглоод ийн гэж бодоод байгаа мó гэж уурлахад Хёнги залхаж ойлголоо замаа заагаад яв зөвлөгөө л авъя шүүгээд эмнэлэг явдаг. Замдаа Гёнгми дахиад өгүүлж хүүхэд зулбснаас хойш үсэх унаад байна. Бас цус гараад байгаа штэ. Умай хаалгаанд орох хэрэгтэй юм шиг байна. Би нэг удаа машины суудалд нь орохоор хэмжээний их цус алдчихсан. Чи санаж гинүү гэхэд Хёнги мэдгүй би тэр үед байгаагүй гэж хариулдаг.
Гёнгми ууралж чи угаасаа л санахгүй штэ. Уцаа харахаас өөр юм хийхгүй байсан болохоор эхнэр чинь цусаалтаад үхэх гэж байсныг санахгүй байж болдгийм үү гэд уйлж би яагаад гэрээсээ ажиллаад байгааг ойлгож гин үү? Гадаа гарахаар цусаалтаад нэвтэрчихвээ гэж санаа зовдөг болохоор би ямар хүүхэд гаргадаг машин юм уу? Гэтэл чи ганц хагалгаа хэлэхчгүй хойшлуулсаар байгаа үсттэй. Өөрийнхөө бие өвтгөр мэдээд миний бие өвтгөр мэдтгүй үсттэй гэдэг. Эхнэрийн бодож байгаагаар нөхрийн эхний асуудал бол эхнэрийнхээ өвдөлтийг үл тоомсоролдог. Гёнгмигийн хувьд нөхөр нь энэ удаад ч бас мэс засал хийхгүй гэх юм бол сална гэж бодож байгааг нэ. Тэд эмнэлэг дээр ирж зөвлөгөө авах үеэр Гёнгми эмчээс энэ мэс заслыг хийлгвэл жирэмслэлтээс 100% хамгаалж чадна үсттэй, өөхөх хүртлээр хамгаална үсттэй гэж асуудаг. Эмч тийм ээ гэж хариулаад өөр асуух зүйл байна уу гэхэд Гёнгми төлбөрийн талаар асууна. Төлбөр нь 300 мянга орчим вон болдог гэдгийг сонсоод үнэтэй гэж утсан штэ. Энэ хүн үнэтэй гэж надад хэлээд хаалгаанд орохгүй гэдээсэн болохоор хэдэн сая вон болох байх гэж утсан гэх мэтэр араас нь ярьдаг. Эмч үг хэлэх гэж оролцсон ч хэлүүлсэнгүй. 비용은 어떻게 돼요? 비용? 비용은 요건 이제 비급여 수술인데 35만 원. 35만 원이요? 네. 엄청 비싼 줄 알았어요. 저는 비싸다고 해가지고 뭐 그거를 뭘 할인을 받아서 한대요. 여러 모양에서 묶어서. 근데 35만 원밖에 안 하네요. 하더라고요. 저는 막 직원들 중에. 몇백만 원 한 줄 알았어요. 수술이. 진짜로. 그러니까 그- 저한테 계속 그랬었어요. 근데 여러 명 묶어서 단체로 하면 할인을 해준다. 금액을 어떻게 느끼시는지는 이제 Сүүлдээ эмч нөхрөөс танд мэс таслын талаар ч юм уу өөр асуух зүйл байна уу гэхэд Хёнги хүмүүс үрийн сувг болох хажуугаар өөр мэс засал хийлэгдэг үү? Томруулах ч юм уу гэхэд эмч тэгж хийлэгдэг хүмүүс олон байгаа. Та өөрөө хүсэх юм бол болно гэж хариулдаг. Хёнги эмнэлэг рүү очихоо өмнө үрийн сувг болох мэс засалд орохгүй гэсэн бодолтой байсан ч очсны дараа мэс засалд орох бодол 50% болжээ. Зөвлөгөө аваад буцах замдаа Гёнгми чи яагаад тийм юм асууж байгаа юм бэ? 3 дахь өдөр болгон үнэртэй ус түрхэж хөхний толгойн дээрх үсээ аваад гадагшаа гардаг үсттэй. Хинт харуулах гээд тэгдэм бэ гэхэд Хёнги чи юун зохиол бичээд байгаа юм бэ гэж инээдэг. Гёнгми зохиол бичээд байгаа юм бишээ. Би чамайг сэжиглэж гин гэж уурлана. Нэг өдөр Хёнги усанд орж гарч ирчээд хөхнийхөө толгойн дээрх үсийг авч яахыг хараад өмнө нь ийм үйлдэл хийж байгаагүй болохоор гайхсан гинэ. Харин Хёнгигийн хэлж байгаагаар усанд ороод харсан чинь муухай байсан болохоор л авсан юм байна. Заримдаа хүүхдүүд зулгаач тоглоод идэм аа. Манай эхнэр хэтрүүлж бодож байгаа гэдэг. Бичлэг гарч Гёнгми машиндаа бензин аваад төлбөрөө төлөх гэтэл үлдэгдэл нь хүрэлцсэнгүй. Тэр дороо нөхөрлөгөө залгаж мөнгө явуулаа гэдэг. 아, 잔액 없어요? 이거 체크카드인데 잔액 없어요? 잠시만요. 여보세요? 나 주유 지금 어. 하러 왔는데 잔액이 없어. 돈 좀 넣어줘. Одоогор нөхөр гэрийнхээ бүх санхүүг хариуцж байгаа мэн. Хёнги 100 мянган вон хийя бензинээ аваад өөрөө мэдээд хэрэглэгээд буцаа салгадаг. Тэгснээ буцаад залгаад 100 мянгаыг хийцээ шүү гамтай хэрэглээрэй гэв. Нөгөө хошин шог шиг. Гёнгми хэрэг болсон үедээ л нөхрөөс мөнгө авд юм байна. Уулзалтаа бол тэр дороо 20 мянган вон, хүүхдтэй хоол захиалах гэж байгаа бол яг тэр дороо 17 мянган вон гэх мэтээр тулгаж өгдөг гинэ. Удаан хугацаанд ийм байдалтай байгаа бөгөөд энэ талаар хоорондоо нэг ярилцдаггүй. Гёнгми нөхрөөсөө цалинг нь ганц ч удаа авч байгаагүй. Нөхрийн хоёр дахь асуудал бол орлогоо хуваадаггүй. Хөтлөгч нөхрөөс шалтгаан байгаа юу гэхэд бодит байдал тэс өөрөө. Дээрээс нь тийм их мөнгөтэй хүн биш болохоор гэж хариулдаг. Бичлэг үргэлжилж ээж нь Гёнгмитэй ярилцаж Ким хүргэн хэдэн төгрөгийн цалин авдаг болоод ийм хэцүү амьдраад байгаа юм бэ? Одоо ч болтгоо ярилцах хэрэгтэй үсттэй. Гэрлээд 10 жил болцоод байхад нөхрөө ямар цалин авдгийг ч мэдгүй сар болгоны зардалд хаашаа хэдэн төгрөг явдгийг ч мэдгүй яаж ингэж амьдрах юм бэ гэхэд Гёнгми уурлаж надаас нуугаад байхад би яах юм бэ? Аав та хоёрын хийж өгсөн зүйл байхгүй үстэй гэдэг. Өмнө нь хадмын тал амжиргааны зардал болон хүүхдүүдийн идэх амттан хувцас гих мэт зүйлийг авч өгөөд явуулдаг байсан ч түрүү жилээс болжээ. Нөхөр нь гэр бүлтэйгээ маргалцсанаас болоод цаашдаа танай гэр бүлд санхүүгийн тусламж үзүүлж чадахгүй гэсэн мэн. Би танайд амьдраад 3 жил боллоо. Хүчрэхгүй байна гэдэг. Ээжийнх нь хэлж байгаагаар тийм их биш ч гэсэн чадлаараа тусалж охиныхоо төлөө өөрийнхөө зээлийн картыг өгчээ. Ээжийнхээ тэтгэврийн мөнгийг авч хэрэгжилж байгаа мэн. Гёнгминий ээж шөндөө охиноо бодож уйлдаг гинэ. Хёнгийн өмнө нь хувьцаанд хадгалж исэн бүх мөнгө алдчихсан. Иннээс болоод гэр бүлээсээ тусламж авч чадхаа болсон юм байна. Одоо өрнийх нь тал буюу 100 сая вон үлдсэн бөгөөд ийм хэцүү байдалтай байгаа болохоор Гёнгми инстаграмаар багж болтгоо мөнгө олох зорилготой болсон. Энэ талаар хосууд машин дотроо ярьж Хёнги би л ганцаараа энэ их мөнгийг хэрэгэлсэн юм уу? Чи ч гэсэн өмнө нь дэлгүүрхээс ч мөнгө их хэрэгэлдэг байсан мэдтэй гэхэд чи хэрэгэлж болоод би болтгүй мүү? Хувьцаа авсан мөнгөөр чинь хүүхдүүдтэй хувцас, аав ээжтэй амттай хоол авч өгөөд дууссан юм биш штэ. Чи ганцаараа тэр их мөнгийг зарцуулсан гэж уурладаг. Нөхөр нь цаашдаа цалингаа авчирч өгөхгүй бол амьдарч чадахгүй сална гэсэн бодолтой байгаагаа хэлээд эхнэрийн талын бичлэг дуустдаг. Хөтлөгч Гёнгминаас
Таны бичлэгийг үзэхэд ээж чинь байгаа мөнгөө өөрт чинь юу ч үлдээхгүйгээр өгч яхад энийг байх ёстой зүйл гэж бодож байгаа юм шиг харагдлаа гэхэд Гёнгми өгөх ёстой гэж боддггүй ч одоо нөхцөл байдал хэцүү байгаа болохоор тусламж авдгаа гэхэд хөтлөгч ээж чинь өгч байгаа мөнгө тийм их биш ч гэсэн ядаж халаасны мөнгө жолтгой үлдээх хэрэгтэй хаа. Та өөрөө мөнгө олдог гэсэн биздэй гэхэд Гёнгми олдог ч гэсэн зарлага илүү гардгаа гэж хариулдаг. Гэтэл нөхрийн талын бичлэг үлдсэн байжээ. Энэ болгон зөвхөн нөхрийн асуудал байсан уу үгүй юу гэдгийг одоо харцгаая. Бичлэг гарч Гёнгми үнэтэй газар орж үсээ янзлуулж хумс нүрээ бодуулдаг. Нэг удаадаа 1-2 сая воны хөнгөлтийн карт аваад 2 сар хэрэгэлдэг. Гэтэл өнөөдрийн хийлгсэн юмнуудынхаа төлбөрийг төлөх гэтэл 5,000 вон л үлдсэн болохоор төлбөрөө төлж чадахгүй нөхөрлөгөө залгадаг. Ер нь иймэрхүү байдалтай байд юм байна. Гёнгми хэлэхдээ миний хийж байгаа ажил зардал гаргахаас өөр аргагүй гэдэг. Тэгээд дэлгүүр дээр ирж лайв хийн. Үс сумсаа янзлуулаад нүрээ бодуулаад ахаар наалтын байх гэж утсан чинь лайвыг нь 10 хүрэхгүй үздэг. Бараг би лайв хийх юм бол энээс илүү үзэх бах. Тэгэхээр 30 минутын лайв хийхин төлөө гэрээсээ 2 цагийн зайд байх гоо сайхны газар ирж 2 цаг зарцуулаад тэндээсээ лайв их дэлгүүрлүүгээ 1 цаг явдаг. Нийт 5 цаг зарцуулсан. Харин хэрэгэлсэн мөнгө нь бензинд 30,000, гоо сайханд 100,000, хувцсанд 130,000. Үсэндээ 100,000 вон гээд 300 гаруй мянган вон үржээ. 30 минутын лайвны төлөө 300 мянган вон үрсэн. Хумсаа бодуулсан төлбөрөө өгөөгүй байгаа. Сардаа 6 удаа лайв хийдэг. Гёнгмигаас орлогыг нь асуухад орлого байхгүй. Харин лайв хийхин тулд мөнгө их гаргасан ч яг сайн тооцож үзээгүй. Бүгдийг нь оруулахаар бараг 100 сая вон хэрэгэлсэн баха гэдэг. Яа, амар их мөнгө байгааз. Томоохон компаниас гарахад тэтгэмжийн мөнгө гэж өгд юм байна. Тэр мөнгөөрөө Гёнгми машин худалдаж авсан. Тэрээр 40 нас хүрэхээс өмнө заавал бенз унж үзэх мөрөөдөлтэйсэн бөгөөд инфлюенсер болохын тулд хүмүүст харуулах зүйл байх ёстой гэж боддог гинэ. Эхнэрийн дараагийн асуудал бол хэрэглээний хит их зардал гаргадаг. Хамт хүнсээ цуглуулахаар хэрэгтэй хэрэггүй юм авдаг бөгөөд уг нь Хёнги 100,000 вонд тааруулаад хүнсээ авъя гэж хэлээд дэлгүүр орсон ч тоолгүй гарт баригдсанаа тэрэг рүүгээ шийддэг. Солонгост ер нь бол үхрийн мах үнэтэд ордог байхгүй юу? Тэгсэн чинь Гёнгми би дэглэн барьж байгаа болохоор үхрийн мах л авах хэрэгтэй юм гэж зөрүүдэлдэг. 안 돼, 소고기는 없어, 돈. 아니 삼겹살은 살찐다고. 아니 난 지금 다이어트 해야 된다고. 소고기 먹어야 된다고. 단백질 없어가지고 머리 다 빠진다고 지금. Тэгээд Гёнгмиг өөр юм үзээд явж байгаа хооронд Хёнги зарим юмнуудыг нь буцааж тавьсан ч нийт 189,000 вон олж мөнгө нь хүрэхгүй болохоор Хёнги уцаар яриад ирээгээд ээж рүүгээ залгаж 100,000 вон зээлдэг. 여보세요? 잘 쉬고 있어요? 주중에 좀 장 보고 있는데 그러면 저기 돈이 조금 부족해가지고 10만 원만 좀 나한테 보내줘봐, 지금. Хёнги хэлэхдээ миний эхнэрээсээ хүсэж байгаа зүйл бол ажил хийх. Хийхгүй бол гэртээ ээж хүүхдүүдтэй анхаарал тавих. Үгүй бол сална гэсэн бодолтой байгаа гэдэг. Энэ нэвтрүүлэгт оролцохоор ирэхдээ ч бас нүрээ будуулчаад иржээ. Энэ олгоныг нь харсан хөтлөгч энд ах хугацаанд яаж нүрээ будуулах юм бэ? Төв рүү орж будуулчаад ирнэ гэсэн үг юм уу гэхэд Хёнги үгүй хүн авчирч будуулахар болсон гэдэг. Хөтлөгч итгэхгүй бити худлаа яриадаа гэсэн ч энэ нь үнэн байсан. Хөтлөгч хэлэхдээ манайд нүур буддаг хүн байгаа штэ гэхэд Хёнги өөрийнх нь стилд тохирохгүй гэсэн гэдэг. Бичлэг дуусгаад хөтлөгч Гёнгмид хэлэх үг байгаа талаар нь асуухад өөрийнхөө бичлэгийг үзхийг хүсээгүй бас эцсэн гэдэг. Хосууд өрөөндөө ирж Гёнгми бичлэгээ үзэхэд тийм сайхан харагдаагүй. Би чам дээр хамаг юм авуулаад байгаа юм шиг байна. Хоёулаа бие биенээ хүлээн зөвшөөрч ойлгуул болох бах. Оролцож байгаа асуудаас өөрийгөө илүү ноцтой нь гэж бодсон. Хүүхдүүдээ сайн ардггүй, ажил хийдэггүй, мөнгө их үрдэг гэхэд Хёнги нэг зүйлээ ярих юм бол яах гэж энэ нэвтрүүлэгт оролцохоор ирсэн бэ гэхэд Гёнгми чи надад сэтгэл дунуур байгаагаа бичлэгнэр байн хэлээд байсан. Би жирэмсэн болж хүүхэд төрүүлж өсгсөн гэж гомдолдог. Хёнги би чамайг хүүхдээ ардггүй гэж ганц ч удаа яриаггүй гэхэд чи намайг дэмждэггүй үсттэй. Эцэст нь бүх зүйл миний буруу болж гинэ гэд ууралж тэдний яриа цааш үргэлжилсэнгүү. Хёнгигийн салах бодол 50% таа байгаа бөгөөд ганцаараа амьдрах нь эхнэрийнх нь хувьд мөрөөдлөө биелүүлэх боломж олох байхаа гэж бодож байгаа хэлдэг. Маргааш болж зөвлөгөө авахын өмнө Гёнгми нүрээ бодуулж авах хооронд Хёнги өглөөний гүйлт хийж эхнэрийнхээ уух кофег авчираад ганцаараа хоолоо иддэг. 2 цагийн турш нүрээ будуулсны эцэст дуусч зургаа дарна. Зөвлөгөөний цаг болж ий уусан сэтгэл зүйч Гёнгмигээс яагаад энд ирсэн талаар нь асуухад нөхрөөсөө болоод бусад хүмүүс нөхрийг маань надад сайн ханддаг гэж боддогч миний хувьд тийм биш. Надаас илүү хувиа хичээсэн хүн шиг санагддаг. Авдаг цалинг нь мэдгүй хурмаа хийснээсээ хойш ганц ч удаа цалингаас нь авч байгаагүй гэхэд сэтгэл зүйч нөхөр чинь яагаад танд санхүүгээ даатгахдаггүй юм бол гэхэд намайг хамаагүй хэрэглэнэ гэж боддог. Өөрөө ч гэсэн хэрэгэлдэг мөртлөө гэж хариулна.
Сэтгэл зүйч сард ойролцоогоор хэр их мөнгө хэрэгэлдэг талаар нь асуухад тооцож үзээгүй болохоор мэдэхгүй байна. Ойролцоогоор 2 сая орчим вон хэрэгэлдэг гэдэг. Сэтгэл зүйч миний харж байгаагаар орлого зарлагаасаа бага байна. Тэгэхээр хэн нэгэн энэ зардлыг нөхөх ёстой гэсэн үг. Нөхөр чинь тэр зардлыг гаргаж чадж байгаа юу? Ер нь ямар ажил хийдэг хүн юм бэ гэхэд нөхрийнхөө ажлыг тодорхой мэддэггүй. Ямар ч гэсэн машин даатгалын компанид офисын ажил хийдгээ гэж хариулдаг. 거기서 무슨 일을 해요? 뭐 자동차끼리 보험 뭐 이런 거 뭐 해주는 거. 잘 모르시죠? Сэтгэл зүйч та сайн мэдгүй ах шиг байна. Тэгвэл танай гэрийн санхүү нэмэх явж байгаа юу? Хасах явж байгаа юу? Хасах бол хэр хэмжээний хасахтай байгаа вэ гэж асуухад хасахтай явж байгаач хэр хэмжээний өртөө байгаагаа сайн мэдэхгүй байна. Хэрвээ надад цалингаа өгдөг байсан бол 3 сая юм уу 5 сая дотроо хэрэглээд тооцоолоод байж болох ч гэсэндээ хэдийг авдгийг нь мэдэхгүй болохоор зүгээр л хэрэгэлдэг. Камерын урд байдаг болохоор энэ бүх гоо сайхны зарлууд байх ёстой гэж боддог гинэ. Харин нөхрийн хувьд зөвлөгөө авахар ирээд 7 ам бүлийг ганцаараа тэжих хэцүү байгаа талаараа ярьдаг. Сэтгэл зүйч ганцаараа энэ бүх зардлыг гаргахад хүрэлцдэггүй гэхэд Хёнги ичмээр байгаа ч гэсэндээ ээж аав маань тусалж байгаа гэдэг. 12 сарын 10 сард нь тусалт юм байна. Тэгэхээр бараг жилийн турш тусламж авдаг гэсэн үг. Сэтгэл зүйч танай гэр бүл үнэхээр ноцтой байна. Хоёулаа ажил хийдэг мөртлөө яагаад юу ч үлдэхгүй байгаа юм бол тэр мөнгнүүд хаашаа явсан бол найдах хүн байгаа болохоор өдөө хүртэл тессэн байна. Байгаагүй бол танай гэр бүл аль хэдийнэ дампуурсан байгаа. Надад хамгийн муухай санагдаж байгаа зүйл бол хадам аав ээжийнхээ зээлийн картыг төлөөгүй хугацааг нь хэтрүүлсэн байсан. Тэгэхээр хадам аав ээж чинь яах болж гинөө? Үхгээд хүлээж байгаатай адилхан. Энэ бол санхүүгийн хүчирхийлэл. Би таны оронд байсан бол их нэртэй манай гэрийн санхүүгийн байдал хэцүү байгаа болохоор Инстаграмаа болох хэрэгтэй. Хэмнэлттэй амьдрий гэж хэлэх байсан. Гэтэл та иймэрхүү юм ярьдаггүй бололтой гэхэд Хёнги би өмнө нь хувьцаанаас болоод их мөнгө алдчихсан учраас тийм юм ярахаас танаа зовж, гимшиж, эхнэрийнхээ хийж байгаа зүйлийг эсэргүүцэж чаддгүй гэдэг. Сэтгэл зүйч танай гэр бүл санхүүгээ яаралтай эзэгцлэх ёстой. Үгүй бол танай гэр бүл болон хадам аав ээж, ирээдүйд хүүхдүүд чинь ч бас дампуурхаар нөхцөл байдалтай байна. Та эхнэрээсээ юу хүсдэг вэ гэж асуухад Хёнги хариулж чадахгүй уйлж зүгээр л хэцүү байгааг ойлгоостой гэж хүсдэг. 그냥 조금 힘들다는 걸 좀 알아줬으면 좋겠다. Үнэн дээр хадам аав ээжтэйгээ амьдардаг болохоор ганцаардах үе байдаг. Надад ч бас ганцаардах үе байдаг гэдгийг ойлгосоо. Тийм их биш ч жоохон ч болтгой надад анхаараасаа гэж хүсдэг. Энэ тухай өмнө нь хинт ч хэлдэггүй байсан гэдэг. Сэтгэл зүйч нэг удаа ч болтгой ингэж ярих хэрэгтэй. Таны эхнэр яг л гүнчиг, та ч бас ханхуу шиг сайн өсөж хүмүүцсэн байхаа гэхэд Хёнги тийм болохоор эцэг эхийнхээ урмыг хугалахыг хүсдэггүй ч аль хэдийнэ 40 нас үрчээд ээжээсээ 100 мянган вон явуулаад өг гэж хэлэх хэцүү байдгаас гадна ичдэгч надад аав ээжээс маань өөр туслах хүн байдаггүй гэдэг. Сэтгэл зүйч дараа нь Гёнгмигээс аав ээжтэйгээ амьдрах ямар байдаг талаар нь асуухад хэцүү ч гэсэн би үхэх юм шиг санагдаад аав ээжээсээ хамт амьдрах талаар асуусан гэдэг. Юу таныг үхэх юм шиг санагдуулсан юм бэ гэж асуухад Гёми уйлж нулимсаараа будгаа арилгахгүй тулд цаасаар өөрийгөө сэвхийг харсан сэтгэл зүйч нүүрнийхээ будгийг арилгах нь амьдралаа арилгаж байхгүй болохоос дээрүү. Энд хөөрхөн харагдахын тулд та ирээгүй. Хосын харилцаа чинь муу байгаа болохоор зөвлөгөө авахар ирсэн. Зөвлөгөө авахар ирсэн хүн өөрөөр хэлэх юм бол өвчтөе хүмүүс нүур будалд хийлгэх шаардлагагүй. Амьд үлдэх нь тэдний хувьд нэг номерын асуудал. Бас та энд нэвтрүүлэг хийх гэж ирээгүй. Тийм болохоор жоохон ч болтгой үнэн байх хэрэгтэй байна. Нүүрний чинь будаг арилчихгүй гэж өөрийгөө барьж сэвэх шаардлагагүй. Та угаасаа хөөрхөн байна. Бас шаргуу амьдарч өвдөлт байгаа ч гэсэн өөрийгөө хийж чадах бүхнээ дайчилсан тийм хүн. Танд дутагдж байгаа нэг зүйл байна. Та өөрийгөө мэдэх хэрэгтэй. Сэтгэл зүйн тест авахд шаргуу амьдардаг, өөрийнхөө талаар сайн мэддэг юм шиг харагдсан ч үнэндээ та маш их хувиа хичээдэг хүн гэж гарсан байна. Хүчтэй нарциссист хандлагатай хүмүүсийн талаарх асуултуудад бүгдэнд нь тийм гэж хариулсан. Та маш их шуналтай бөгөөд энэ болгоноо биелүүлэхийн тулд анхаардаг учраас эргэн тойрноо анзаарч хардггүй. Аав ээж чинь зээлний картны өр хэд байгааг мэдгүй гэхэд үгүй гэж хариулдаг. Сэтгэл зүйч ээж чинь хизээ нэгэн цагт дампуурч муу зээлдэгч болно. Танай гэр бүл ямар ч хяналтгүй бодлогогүй амьдралаар амьдарч байна. Яагаад зарлага нь орлогоосоо их байгаа вэ гэвэл та хамаг мөнгөө олон нийтийн сүлжээнд урсгаж байна гэхэд Гёнгми тэгвэл би инфлюенсер хийхгүй байх нь зөв үү гэхэд сэтгэл зүйчгүй байж чадах юм уу гэхэд үннийг хэлэхэд хийхгүй байж чадна гэж хариулдаг. Сэтгэл зүйч хийхгүй байх болон хийхгүй байж чадах гэдэг хоёр өөр ойлголт. Худлаа харих хэрэггүй. Та лайв зураг бичлэгээ одоо шууд болж болох ч гэсэн цаашдаа өөрийгөө барьж тэсч чадахгүй. Хүмүүсийн таныг магтж байгаа сэтгэгдэл, лайк,
Үзэлт хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ авах зэрэг нь асар их донолт байдаг. Инстаграмын юун тийм сайхныг мэдхгүй ч гэсэн би танд битгий хий гэж хэлэхгүй. Харин мөнгө зарцуулахгүй байхаар өөрчлөх шаардлагатай. Зарлалгүй өдөр тутмын контент руу шилжинэ гэсэн үг. Хүүхдүүдээ харж байгаа, хоол хийж байгаа гэх мэт. Нэг л биш юм шиг санагдаж болох ч гэсэн таны одоо хийж байгаа зүйлээс чинь буюу мэдхгүй юм а хийснээс хамаагүй дээрх болно гэхэд Гёнгми үнэн дээр манай нөхөр хувьцаанаас болоод их мөнгө алдсан болохоор тэрнээс олж дургу үрээд бүр их мөнгө хэрэгэлдэг болсон гэхэд сэтгэл зүйч цаашдаа ч гэсэн тэгж хэрэгэл эцэст нь бүх юм сүрнэ. Танай гэр бүл сүрчээж ухаарна. Би яагаад ингэж эрс ширүүн хэлээд байгаа вэ гэвэл та зогсох ёстой үедээ зогсож чаддгүй. Өөрийгөө гүнж гэж боддог гэсэн. Гэтэ та багадаа л гүнж байсан. Одоо бол та гүнж биш, дампуурчсан байна. Энд ганц хүний буруу гэж байхгүй, бидний буруу л гэж байгаа. Таны хувьд өөрийгөө хайрлах нь хамгийн чухал. Гэхдээ та хангалттай өөрийгөө хайрласан. Одоо гэр бүлээ хайрлах хэрэгтэйгээд хосууд тохиролцоо ихээр ярилцдаг. Эхнэрийн талаас нэгт хэдэн төгрөгийн цалин авснаа хэлж цалингаасаа сар болгон 3 сая вон өгөх. Тэр мөнгөөр өөрийнхөө зардал болон гэр бүлийнхээ хэрэгцээг зохицуулна гэхэд нөхрийн тал зөвшөөрч сарын цалинг юу ч үлдээхгүйгээр өгөх болохоор нөхрөөс ямар нэгэн мөнгө нэхэхгүй байх ёстой гэж тохиролцдог бол эхнэрийн 2 дахь шаардлага үрийн сувг болох мяцаас л хийлгэх гэдэг. Нөхөр харин энэ тал дээр чадахгүй гэж хариулдаг. Эхнэрийн 3 дахь шаардлага бол Парис руу 14 хоногийн турш ганцаараа аялах. Мөнгийг нь нөхөр нь өгөх ёстой. Уг нь эднийх одоо амар их өртөө хасах заасан байхад ийм юм хүчсээр л байдаг. Хөтлөгч танай санхүү хасах заасан байгаа. Таныг яаж аялалд явуулна гэж бодож байна. Бас дээрэс нь хүүхдүүдийг хэн харах вэ гэхэд хувьцааныхаа мөнгнөөс явуулж болно. Хүүхдүүдийг манай аав ээж хоёр харна гэдэг. Гэтэл нөхөрт нь хувьцаа гэж байхгүй мэн. Хөтлөгч ядаж ойрхон хямдхан газар руу явж болохгүй мүү гэхэд үгүй би заавал Европ руу явна. Хэрвээ явуулчих юм бол өнгөрсөн зүйлсийн талаар дахиж ярихгүй гэдэг. Хөтлөгч нөхөр чинь танд авсан бүх цалингаа өгнө гэсэн та тэрнээс багаар хадгалаад ядаж жилийн дараа ч юм уу явж болохгүй мүү гэхэд үгүй гэж эрс эсэргүүцдэг. 4-т хурмын зураг дахиж авуулах. Жирэмсэн үедээ хурмаа хийж зураг авуулж исэн болохоор дахиж даруулахыг хүсдэг гинэ. Гэтэл энэ айлын өр одоо 100 сая вон. Санхүүнд байн хасах зааж байгаа. Хэрвээ энэ болгоныг хийж өгөх юм бол дахиад өр тавих шаардлагатай болно. Гэтэл Гёнгми хадам аав ээж хоёрыг өгнө гэсэн байшин байгаа гэж ярьдаг. Гэхдээ одоохондоо тэр хоёрт өгөөгүй байгаа мэн. Харин нөхрийн талаас тавьсан эхний шаардлага нь хүүхдүүд байх хугацаанд олон нийтийн сүлжээ рүү орж улцаа уухгүй хүүхдүүдтэй л анхаарах гэхэд Гёнгми хэрвээ миний хүсэлтүүдийг зөвшөөрөх юм бол хийж болно гэж хариулдаг. Ингээд харахаар өөрийнх нь хүүхдүүд биш юм шиг. Хоёрт нүүр будалд хумс үсэндээ зарцуулах мөнгөө бууруулах гэсэн шаардлагыг тавьсан. Нөхөр Европ руу аялахаас бусад бүх нөхцөлийг зөвшөөрсөн ч Гёнгми Европ руу явуулахгүй бол нийлэхгүй гэдэг. Сүүлдээ Хёнгийн аялах 10 сая воны 5 саяыг нь гаргаж үлдэгдлийг эхнэр өөрөө ажил хийж гаргахаар тохиролцоод нэвтрүүлэг дуустдаг. Энэ гэр бүл цаашдаа сайхан амьдарч чадах болов. Өрөө төлж Гёнгмийн уцаа болж нөхөр хүүхдүүдтэйгээ хамт байх цагаа уртсгаж аав ээжийнхээ өрийг төлж чадах болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Бас миний инстаграмыг дагаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.